Сайн байцгаана уу материал ордынхаа 2025 оны 4-р сарын материал ордын ажил мэргэжил санхүү хайр дурлал эрүүл мэнд ерөнхий төлөв байдлын талаар хүргэе. 25 оны 4-р сард материал ордынхны хувьд өөрчлөлт шинжилтийн сар байх болно. Сарын эхний хагас гэр бүл хувийн амьдралд анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд сарын дунд үеэс ажил мэргэжил санхүүгийн талбарт ахис зэвсэл гарна. Эрүүл мэндийн хувьд доктортой байх хэдий ч стрессээс зайлсхийх нь чухал. Сарын эхэнд ажил мэргэжлийн талбарт бага зэрэг стресс мэдрэгдэх магадaltaй. Гэсэн хэдий сарын дунд үеэс эхлэн карьерийн өсөл шинэ боломжууд гарч ирнэ. Ялангуяа Меркурий гаригийн нөлөөгөөр харилцаа холбоо сайжирч ажлын байранд байр суурь бэхжих төлөвтэй байна. Энэ үед урт хугацааны зорилгоо тодорхойлж стратеги боловсруулахад тохиромжтой. Санхүүгийн үед энэ сард олон янзын үр дүн гарах төлөвтэй. Төлөвлөгөөгүй зардлууд гарч болзошгүй тул санхүүгээ сайтар хянаж хэмнэлттэй байхыг зөвлөж байна. Сарын сүүлээр орлогын их өсвөрүүд гарч ирж магадгүй тул боломжуудыг сайтар судлах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд энэ сар доктортой байдал ажиглагдана. Гэр бүлийн харилцаанд илүү их цаг зарцуулж харилцан ойлголцыг нэмэгдүүлэх нь чухал. Ганц үе материал ордынхын шинэ хүнтэй танилцах боломжтой бөгөөд энэ нэрээдүй чухал харилцаа үүсэх магадaltaй. Эрүүл мэндийн хувьд энэ сард бага зэргийн ядаргаа мэдрэгдэх магадaltaй тогтмол амралт асал хөдөлгөөнд зөв хоолтонд анхаарч стрессээ зохицуулах нь чухал. Эрүүл мэндийн асуудал гарвал цаг алдалгүй эмчит хандахыг зөвлөж байна. Энэ сард гариг иргэсийн байрлал таны гэр бүл ажил мэргэжил санхүүгийн талбарт эерэг нөлөө үзүүлнэ. Сугар гаригийн нөлөөгөөр гэр бүлийн харилцаа сайжирч Меркурий гаригийн нөлөөгөөр ажил мэргэжлийн санхүүгийн талбарт ахиц дэвшил гарна. Сарын сүүлээр шинэ сард 5 дугаар байранд байрлах нь шинэ эхлэл боломжуудыг авчирна. Контент маань таалагдсан бол лайк, subscribe дараарай. Энэ нь намайг дэмжиж байгаа илэрхийлэл юм аа. Мөн сайхан сэтгэлийн коммент надад урам өгч илүү их контент бүтээгээд ирж хүчийг өгдөг юм шүү. Баярлалаа та бүхэндээ.